Лут бөмбөлгийн 4-р анги эхэллээ. За манай Гоку болмоо хоёрч адал явдалтай гараад л эхэлж ин да. Гоку маань Кинто үнэ унаад болмоо хоёр мотоциклтэйгаа Гокугийн ардаас явж байгаад унчлаа. Юу хийснэ харж ийн Гоку гэж чамаас оллоо гээл. Бэжин. Тэгсэн чинь лут бөмбөлг нь гэрэлтээл. Хөх ойрхон 5 дахь лут бөмбөлг байгаа юм байна гээл тэгж чинь. За тэгэл тосгон руу ороод лут бөмбөлгөө хайж ин та. Энэ хавьд байгаа юм шиг байна гэсэн чинь. Энэ хавьд нэрдэ хүн байдаггүй. Хүн байна уу гэж тэгсэн чинь хинч гарч ирэхгүй. Хачин юм да гээл хоёлоо. Тэгээд бүх ер нь байшингуудын шалгаж үтгэр болдیں۔ Гоку жоохон тогшиж байгаа бол хаалгын нэвтлэл орчдөг. Тэгсэн чинь Гокугийн толгоор сүх тас гээл. Сүх бол эвдэрнэ. Мэдээж Гокугийн толгой жоохон болдруутай болно. Нэмэргүй юм байна гээл тэгэл. Мөнгө өгөл юу ч үс авч болно. Гэхдээ миний охиныг л битгий аваач дээ гэж гоож. Юу охин бэ гээл тэгсэн чинь. Ууланг биш байсан юм байна гээл. Ер нь бол энэ тасхан руу нэг юм ууланг гэдэг мангас ер нь бол дараад байгаа. Тэгээ тэр мангас нь болохоор ер нь бол ирэнгүүтээ тэгээ мөнгө төгрөг бас октоодыг нь тэгээд аваад байдаг юм шиг гоё ер нь бол. Тэр болохоор ямар ч аимшигтай мангасын дүр төвөрч чаддаг гэж тайлбарлаж байна. Маргааш чиний охиныг авахар ирнэ гэж тэгсэн гэж ийн гэж ярьж өгч. Тэгвэл тэр мангасыг зүгээр л дододчих юм бол болох юм биш үү гэсэн чинь. Тэр аврагтан битүү болохоор боломжгүй гэлдэг чинь. Та нарт ийм бөмбөг байгаа юу гээл тэгсэн чи харж агаад би анх удаа харж ийн гэсэн чи тэндээс нэг юм ээ. Надад тийм бөмбөг байгаа гэлдэг чинь. Энэ мөн үү гээл тэгсэн чи харж агаад мөн байна гээл тэгсэн чинь. Манай юм олон жилийн өмнө олж исэн гэсэн гээл. Хэрвээ энэ бөмбөгөө өгөх юм бол уулангийг дараад өгье гэлдэг чинь. Хэрвээ үнэхээр дарж чадах юм бол болно гэлдэг чинь. Тэгс чи Гоку эмээгийн салтаараа зөхөж үтэл та эмэгтэй үздэй л гэдэг чинь. Хэрвээ үнэхээр уулангийг дараад өгөх юм бол бид нар их баярлнаа гээл. Гокуг болмоо хоёр бидэнд даатгацгал гэдэг чинь. Бидний охиныг авраач туслаач гээл. Нилээ олон охтыг бол ер нь ууланг нь авсан юм шиг. Болмогийн гаргасан санаа нь болохоор Гокуг охин шиг энэ охин шиг болгонгуудаа тэгээд уулангд өгч явуулаад тэгээд бусад охтын байгаа газрыг ер нь бол олох санаатай байгаа. За ууланг ирж ин да. Зүгээр очиж шууд цоцчих болохгүй юм гэсэн чинь. Болохгүй. Чи яг төлөвлөгөөний дагуу хийгээрэй л гэж чинь. За би чамайг авахар ирлээ. Сүд бүсгүй мэн гэж тэгсэн чинь. Юу вэ? Чи гэрлэхээр явах чиж ганцхан саваатай явах гэж байгаа мó гэж тэг чинь. Намайг хурдан дагуулад яваа гэж Гоку тэг чинь. Би яг үнэндээ тийм муухай залуу биш шүү. Би их сайхан сэтгэлтэй гэж ууланг өөрийгөө магтчихээн. Чи наад энэ миний ийм төрхөөс айгаад байгаа мó гэж ховир гээл. Ууланг хувирчлаа. Тэгээ сайхан залуу болтон чинь буулмоо гарч ирсэн ээ. Намайг буулмоо гэдэг би 16 настай л гэж чинь. Тэжний төрх хэд вэ гэсэн чинь 85 байл. Хөөх. Тэгвэл пафу хийж болох болов гээл. Тэгвэл пафу гэдэг нь одоо японоор юу гэсэн ч үг. Гэтэ надаас их ч юм байна гэж бодсон нь бол. Их чи Гоку шийж идэг. Тэрийг хараад юу вэ? Энэ охин ч одоо яагаад энийг харсан чинь эрэхтэй байт. Тэгэл уулан гуурлал чи өчтөрөө охин биш вэ гэсэн чинь. Тийм ээ би биш гээл Гоку тэгчих. Ховир гээл уулан коврал мангар том бох болоо. Хөөе би уурлахаар илүү аимшигтай болдгоо шүү гээл. Тэгсэн чинь нэг буулмоо чинь гайхаал. Хөх би сайхан залуу алахаараа харахаараа тэнэг болчих юм аа гээл тэгчих. Гэтэ миний охин санаа зовх хэрэггүй энэ их чиний оронд уулангтай гэрэлнэ гинэ гэж тэгсэн чинь буулмаа. Би өч тэр мангастай гэрэлж ийт ингээл тэгчих. Гоку болгоод өг гээл тэгсэн чинь Гоку тгий гээл. Чи намайг дийлнэж бодоод байгаа юм уу? Бууж өгөх юм бол би чамайг өршөөе гээл ууланг тэгж. За хүрээ дээр тулалдъя гээл тэгсэн чинь. Чи намайг ойлгоогүй юм шиг байна. Би уурлахаар илүү их хүчтэй болдог. Чи өвчч магадгүй шүү гэж тэгсэн чинь. Цаг харснаа сандраа зутаачд. Яаж ийнэ гээл Гоку ардаас нөгөөл. Зоогс гээл тэгсэн чинь. Нэг утаа гарч ирээл. Уулангч нэг гахаа болоо өрчваа. Хөөе чи нэг бухавсаа харсан уу гэсэн чинь. Тийшээ явсан гээл. Жинхэнэ төрх минь баригдах шахлаа шүү гээл тэгч. Уулангийн нууц нь болохоор юм 5 минут тутамд ингээд эргэж заавал хуучин төрхөндөө ботдог. 1 минутын завсралгаа авдаг. Харин 5 минут дотроо ингээд ямар ч төрхөнд хувирч чаддаг юм байлээ. Олс нөө гээл тэгч. Тэгсэн чинь. Хөөе манайхаа нөгөө ч лутаа явчлаа гэсэн чинь.
лугсан гэж бодогдуулж болохгүй. Тэгэх юм бол энэ тосгоноос дахиж хоол болон өхтүүд авч чадахгүй гэлдэгч. Тэнгүүт илүү амар мангас болж хөврөнгуутаа. Ой би түрүү ажилдаа байсан юм а. Харин одоо ажлаа зохицуулчлаа. Одоо би чамтай тултна энэ халуун шүлгийг чамруу татвал шүү л гэж. Юу чи надтай тулдахгүй байсан юм уу гэсэн чинь. Тэгж байгаа шууд хуруугаа түлээд байжс чи ардаас нэг хүүхэд чавхаар хавраад яа өвдөж штэ гэсэн чинь. Хүүхдээ харж байгаа ч гэлдэгч. Тэгсэн чи Гоку чи яг үнтэй сул дорой юм биш үү гэдэгч. Тэг чи ууланг би хамгийн хүчтэй нэг айл. Чи үнэхээр л тийм хүчтэй бол энэ гурван тоосыг хагалж чадах юм уу гэсэн чи Гоку хуруугаар галт. Чи уулан гайхаал. Ховир гээл уулан гайгаал тухтаачд. Гоку тэрний ардаас очиж бариад ав гэлдэгч. Гоку ч Кинто өнөө унаад уулангийн ардаас явлаа шүү. Ууланг нисэл. Гокуг харчаал. Пуучин болоод хувираад тухтаачд. За уулангч нэг удаан тухтаж чадахгүй дээ. Яг гэвэл нэг 5 минут тутамд хуучин төрхөндөө орно штэ. Зоогс гээл тэгсэн чинь цаг дууслаа гээл хуучин төрхөндөө ороод унцдаг. Туслаарай гээл Гоку авраал. Юу чи чинь ууланг байсан юм уу гээл. Нөгөө чинь нөгөө тосхны хүмүүсээс уучлахгүй гал. Манай өхтө зүгээрээ гэсэн чинь зүгээрээ гээл. Тэгвэл өхтөдийн байгаа газар хүргэж өгөөл нөгөө ууланг чинь гэрлүүгээ дагуулж явах болдог. Энэ миний гэр гэсэн чи зүгээр ордон дамждаг. Би хулгайлсан мөнгөөр барьсан байшин гээл тэгч. За тосхны хүмүүс ч өгтийнх нь нэрээр хэлээл хайжсэн чинь нөгөө өгтөө чинь юу вэ жаргацсан байж ит. Талбайд ажиллахаас хамаагүй дээр шүү. Сайн ааваа ээжээ гэж. Ийм болохоор л би даруухан өгтөд үсээдсэн юм аа гэдэг. За тэгэл тосхны хүмүүс нь за ямар ч хэсэн өгтөд олт юм чимээ. Лууд бөмбөлгөө аав гэдэл. Манай лууд бөмбөлгийн 3 дугаар иг маань дуслаа. Лайк, subscribe дараарай. Баяртай.